Монгол шатар. Улаанбаатар хотын агаар цангийг байсан ч Blue Sky цонхын доторх тэмцээний танхимдах уур амьсгал халууд гонно. 2026 оны 3 дугаар сар шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн эцсийн шатанда ирээд байлаа. Нэгдүгээр ширээний ард улсын шилдэг их мастер Дамсрангийн эдэр суун. Түүний эсрэг талд Хинтээ аймгаас ирсэн 16 настай Тэмүүлэн хүү сууж байв. Эдэр олон улсын шатрын онол, орчин үеийн шатрын бодлого этүүд зохиодоор алдартай нэгэн. Харин Тэмүүлэн хүү өвөөгөөсөө өвлөж авсан тэр бүр номонд бичигдээгүй Монгол шатрын өвөрмөц тактикаар зэвсгэлсэн байлаа. Тэдний дунд өрнөх тулаан орчин үеийн олон улсын шатрын холбооны дүрмээр явагдаж байсан ч Монгол хүний цуснд байх уламжилт шатрын ов соёл тэмцээний өрг бүрт ажиглагдаж байв. Тоглолтын эхэнд залуу өрсөлдөгч Берсийнхээ өмнөх хүүг хоёр нүд урагшлууллаа. Уламжилт Монгол шатар хүү зөвхөн эхний нүүдэлдэр тэр дундаа зөвхөн Берсийн өмнөх хүү л хоёр нүд алгасдаг. Бусад тохиолдолд нэг нүд нүүдэх түүхтэй. Их мастер эдэр энэхүү өргөн өмнө залуу өрсөлдөгч хүүг Монгол шатар сайн судалсан гэдгийг сонсон учраас энэ дүрмийг сангалзах мэт хэсэг зуур бодлогошров. Эдэр морой гаргаж нүүхэд залуу өрсөлдөгч үл мэдэг инээмсэглэв. 20 дахь нүүдэлдэр танхимд хүнд оргих намгүм ноёрхов. Эдэр өөрийн бэрсэрийн айлын ноёныг шалав. Монгол уламжилт шатарт бэрсэн шулуун нүүдэлтэй тэрэгтэй адил боловч ташуу шугамар зөвхөн нэг нүд нүүдэх тул хамгийн хүчтэй болж чаддгүй ч орчин үеийн шатарт энэ нь хамгийн хүчтэй зэвсэг юм аа. Монгол шатарт бэрс, тэрэг, моройр шална, тэмээгээр дулна, харин хүүгээр цодлно. Орчин үеийн шатарт бүгдийг шаг гэж нэрлэдэг. Тоглолтын дунд шатанд ороход эдэр ил даваа байдалтай харагдаж байв. Тэрээр орчин үеийн шатрын дагуу бэрсээ хөлгийн төвд байрлуулж асрыг хүчийг төвлөрүүлжээ. Гэтэл Тэмүүлэн хүү октоор тактик хэрэглэв. Тэрээр өөрийн тэмээг уламжилт Монгол шатрын тэмээ шиг маш нууцлаг байрлалд ердөө 3 нүдний цаана зайд ашиглан эдрийн бэрсийг занганд оруулах өрх бэлтэн. Олон улсын шатарт тэмээ алсын зайд аюултай байдаг бол Тэмүүлэн түүнийг ойрын зан утга мэт ашигласан их мастрыг гайхшруулв. Тэмүүлэн хүүгээ нэг нүдээр ахиулсаар Монгол шатрын алхам малхмаар бүслэх аргаар эдрийн хүчрхэг бэрсийг хөдөлгөөнгүй болгов. 45 дахь нүүдэлдэрэн эдэр өөрийн байрлалыг дахин нэг харлаа. Түүний орчин үеийн онол Тэмүүлэнгийн тал нутгийн зүүн сондоор суурилсан нүүдлийн өмнө энэ удаа хүчин мөхөслөө. Тэмүүлэн сүүлчийн нүүдлээ хийж тэргээрээ мад тавихад танхим тэр чигтээ намгүн болов. Их мастер эдэр суудлаасаа босож хүүгийн гараг чангатгалаа. Чиний нүүдэлд өвөөгийн чинь ухаан мэдрэгдэж байна. Би өнөөдөр энэ өргөт бус Монгол шатарт ожигдлоо хэмээн тэр инээмсэглэн хэлв. Тэр үдэш Улаанбаатар хот шатрын шин аврагтай болсон юм. Тэр нь зөвхөн олон улсын шатрын дүрмийг мэддэг нэгэн бус харин Монгол шатрынхаа гүн ухааныг зүрхэндээ дайсан залуу хүү байлаа.